За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бочмиг гэдэг. Би мөн гүр эмнэлгийн 2 дахь салбарын MG Pro салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан захирал зүрх судасны эмч байна. Манай төв нь болохоор үндсэн 2 чиглэлээр бол тусламж үйлчилгээ үзүүлдэг. За нэгдүгээрт бол өвчнөөс эртгэлрүүлэх вакцин шинжилгээ. За хоёрдугаарт бол бид нэр эрүүл мэндийн боловсрол олгох гэсэн юм үндсэн 2 чиглэлээр бол үндсэн концепц болгож явдаг. Тэгэхээр нөгөө эд хөрөнгөл одоо өв залгамжлагдаг гэж ойлгодог. Манай эмнэлгийн хувьд бол эрүүл мэндийн боловсрол нь өөрөө бас өв залгамжлах боломжтой гэж үздэг. За тэр нь юу юм гэхээр тухайн одоо гэр бүлийн аав ээж эрүүл зөв дадалтай, амьдралын дадалтай одоо эмчит цагтаа очиж үзүүлцдэг, зөв хоолдог, дасгал хөдөлгөөн хийдэг ийм эрүүл амьдралын зөв дадалтай байх юм бол тэр нь өөр хүүхэдтэй өвлөгдөөд үед дамжсан ийм бит бус өв болж явдаг гэж үздэг учраас одоо манай төвийн бас нэг үндсэн хэсэг нь бол яалтчгүй эрүүл мэндийн боловсрол олгох болоо явж байгаа. За эрүүл мэндийн боловсролыг бол бид нар дараах одоо бас нэг нийгмийн нэгжүүдээр бол дамжуулан хүргэх зорилготой байгаа. За үүнд бол гэр бүл, за дээрээс нь бол хоёр дахь нэгж болоход ажлын байр, сургууль, цэцэрлэг, за мөн зарим нэг одоо спортын холбоотуудаар дамжуулаад бол энэ эрүүл мэндийн боловсролыг олгохоор бол төлөвлөөд одоо энэ эрүүл мэндийн боловсрол олгох баг маань томилогдоод ингээ явдаг.